Энэ зун Испаний зарим хотуудад температур 40 хэмт хүрсэн. Харин энд Барселонод 33-аас 34 хэмийн хооронд байна. Гэхдээ чигшил их учраас цагаагаарын мэдэн зааснаас илүү халуун мэт мэдрэгддэг. Жил ирэх тусам зун улам халуун болж халалтын давлгаа илүү олон давтамжтай болж байна гэж мэдрэгддэг. Мөн өмнөхөөсөө илүү удаан үргэлжилдэг болсон. Барселонод өдрийн хамгийн халуун цагуудад гудамжаар алхаж байгаа хүн бараг харагддаггүй. Тэр байтугай далайн ирэг рүү явах хүмүүс ч цөөн байдаг. Харин шөнийн цагаар агаар жуулагчгүйгээр унтах бараг боломжгүй. Ер нь бол зуны улиралд би зүгээр л гадагш гардаггүй. Яагаад гэвэл зөв амьсгалахад хүртэл хүндрэлтэй байдаг. Халалтын давлгаа үнэхээр туйлд болдог. Ялангуяа өндөр настай хүмүүс болон гадаа ажилдаг хүмүүст маш хүнд байдаг. Энэ хит халалт бидний туулж байгаа зүйл хэвийн зүйл биш. Уур амьсгалын өөрчлөлт бидний өдөр тутмын амьдралд асар их нөлөө үзүүлж байна. Хит халалтын давлгаа улам удаан үргэлжилж байна. Хүмүүс ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байгааг, дэлхийн ертөнц өөрчлөгдөж байгааг мэдэрч байна. Тиймээс бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Хэрэв бид юу ч хийхгүй бол, хэрэв бид яг одоо арга хэмжээ авахгүй бол маш ноцтой асуудлуудтай нүүр тулж магадгүй. Учир нь өнөөдөр халалтын давлгаа 1-7 хоног үргэлжилж байна. Харин энэ нь 2 сар эсвэл 3 сар үргэлжилбэл яах вэ? Тэгвэл бид гадаа юу ч хийх боломжгүй болно. Бид спорт хийж чадахгүй. Мөн бид хотоо өмнөгчгөө зугаатай өнгөрөөж таашааж чадахгүй болно. Цахилгаан хэрэглээч огцом нэмэгдэнэ. Харамсалтай нь өндөр настай хүмүүс маань хамгийн их охирч байна. Тэдний зарим нь агааржуулагчгүй байдаг. Учир нь тэд хуучин орон сууцад хуучны барилгад амьдардаг. Мөн тэд гудамжаар алхахад маш хэцүү болсон. Гэтэл эрүүл мэндийн төлөө тэд заавал гадагш гарч алхах хэрэгтэй байдаг. Харин одоогийн халуунд гадаа алхах нь боломжгүй зүйл болоод байна. Яахааргүй өндөр настай хүмүүс энэ нөхцөлд хамгийн их хохирж байгаа. Тиймээс бид тэдэнд анхаарал халамж тавих хэрэгтэй. КОП бол маш чухал хурал. Би өмнө нь хэд хэдэн КОПод оролцож байсан. Маш олон ухаалаг хүмүүс нэг дор цугларч бидний юу хийж болох талаар хэлэлцэн. Миний бодлоор бүх зүйлд бид юу хийж чадах вэ? Үүнийг өөрчлөхийн тулд хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр төвлөрнө. Хэтэрхий оройтгоос өмнө. Тиймээс бид шийдлүүдийг олж чадна гэж би бодож байна. Учир нь бидэнд тэр шийдлүүд маш хэрэгтэй байна. Маш их баярлалаа.